яагаад ухамсарт амьдралынхаа тэнгахсыг Улаанбаатарын замын төвчөлд өнгөрөөж ийн гэж бодож байна. Авилгалаар цэцгэлсэн газрын 8 айл бүрийн цонхыг хааж, бөөгнөр шаваарлсан цементийн ширэнг бүглэж оргисын тэр гарцнуудыг чинь. Гадаад дотоодод мэрэгжил эзэмссэн мэдлэг боловсролтой залууч яагаад газрын үүсэ гэж ажил хайж анкет бүглэж яваа юм бэ? Мэрийг чармах тусан бизнесчин дампуурч мэрэгжлийн хяналт дээр асуудалтай байна уу? Хэлтсийн даргийнх нь оймсонтой авчулдаг $20,000 чи хийж чадаагүй юм чинь аргагүй шүү дээ. Төрийн албан хаагчийн төв яравгар царай. Төвгшөөсөн удаан яриа. Хүнд судал гаргаж хүсэл төрөгдлийг чинь хойш тавьж байвал ашиг сонирхол нь өөр газар авилга хахуул нэгж байна чамаас. Ингээд ярил их юм би 60 тэрбум ч дүү офшор жаргалтай Улаанбаатар өндөг доржуулах хөтөлбөр Дубайд хийсэн оюутлогон гэрээ. Дундуур нь завьсан Эрдэнэтийн 49%, Чингис Самурай бонд, Хөгжлийн банк АСМ-ийн уулзалт, цэвэр гарсан салхитын мөнгөний орд шүүгч нарыг хэрэг. Энэ бүхнээс болж 11.9 их 80 төгрөгийн хохирол энэ улсын эдийн засагт учирсан юм. Энэ хүндээ гэхэд Монгол улсын жилийн төсөв 10 их 80. Энэ бол чи бидний татвар төлсөн мөнгө. Улсын төсвөөс их мөнгө усан тайсан чулуу шиг болж. Улсын төсвийг хэн захиран зарцуулдаг юм бэ? Төрийн албан хаагч. Монгол улсад 192,000 төрийн албан хаагч байна. Энэ хүмүүс эх орныхоо төлөө үнэнчээр зүтгэж эрдэм чадлаа зориулах тангарагтай. Өргөсөн тангараг санагцаач. Өргөсөн шиг хуулц шиг нэгэнтэй бид өстөн дайсан шигэ тэмцэх үүрэгтэй. Төрийн төлөө хотон шиг чадахгүй дуурч. Төв шудраг эрхэм байж төгсгөлгүй асууж шаардаж. Төлсөн татвар төрийн албан хаагчаа хянахгүй юм бол төсвийн мөнгө ёолтгүй юм. Чи бол авилгатай тэмцэх газар. Яг одоо 110 руу залга. Ягштал мөт шалга мэдээл.